Монголчууд намайг дарддаг, аялдаг, бадарчин гэж нэрлэдэг шүү дээ. Сүүлийн 2 жил хугацаанд 2 сар гарантаа гэртээ байсан байна. Тэрнээс бусад хугацаанд дандаа аялж өнгөрөөсөн байна. Бидний зөвхөн монголчууд төсөл гэж энэ цагийн монголчуудыг түүхчилж ахуй амьдралд нь аж байдалд нь авч үлдэх гэсэн төсөл. Тэгээ амбиц нь бол 10 жилд 10 сая монголоо түүхчлэх тийм зорилготой. Тийм учраас дандаа л явж байна да. Жолооч, зурагчин, лайвчин гэсэн тийм л ажил хийж. Тэгээ битгэхгүйс болоод юм уу туслахгүйс болоод гаргаж байгаа хүний үйлдэл байлгүй. Тэрэнд бол мууч юм юу ах вэ? Алдсан бол дахиж алдахгүй л байх хэрэгтэй. Тэрнээс бусдаараа бол хүн алдах зүй тогтолтой шүү дээ. Нэг сохтой аавда баригдчихлаа. Тэрээс шуугаагүй л дээ. Одоогоос 10 жилийн өмнө их сохтой хөдөөгөр 5 хоног явж гэртээ ирсэн чинь аавтаа таарад. Тэр бол одоо миний амьдралд одоо мартахгүй хизээж хийж болохгүй зүйл юм байна гэдгийг бол. Тэгэл аавыг хараад манараад зураал явцсан. Тэрнээс бас нэг ч угаагүй. Өөр тэрнээс том алдаа гэж юу ах вэ те? Ер нь аав хүн хүүгээс сохтуу явахыг харах шиг аавдаа сохтуул гэж баригдах шиг аимшигтай юм байхгүй юм байна гэж би ойлгосон. Тэгээд ер нь энэ эрүүл амьдрах хэвнэл, хэв маяг одоо кофений соёл гэх юм уу те аяллаа соёл энэ амьдралын хэв маяг өөрөө эрүүл байх хэрэгтэй юм шүү гэж л боддог. Тэрнийгээ ч гэсэн бусдад залуучуудад үлгэрлэе гэж бас бодож амьдэрдэг. Хүний амьдралд ер нь тэгэл өдөр тутам байнга жижиг том янз бүрийн бэрхшээл алдаанууд байдаг шүү дээ. Тэр ер нь ямар ч алдаа жижиг байна уу том байна уу дахин давтаж л болохгүй. Дахин давтаж байгаа бол тэр хүн ерөөс угаасаа өөдлөхгүй гэж би ойлгодог шүү дээ. За одоо чамайг ийм асуулт дахин асуугаад байхад хариулж чадахгүй байна гэдэг чинь нэг алдаагаа би давтаж үзээгүй юм байл гэдэг. Одоо мэдгүй ус голоор хамаагүй ус голыг басч болдгоо хөдөө явж байгаа хүн цөмрөөд ус руу ордог. Залхуурахгүй нэг 10 км явсан бол гүүрээр гарчих байсан. Гол руу ороод амнасаа алдангаа төгчл байсан. Тэрнээс хойш би дахиж тийм үдэл хийгээгүй. Тэгвч ингээд ийм алдаануудыг би одоо түүрлэж чинь асуултанд хариулах бодох юм бол одоо мэдэхгүй. Магадгүй чамд ярьсах зөвшөөрөл миний алдаа байсан ч юм уу. Миний амьдралын хэм маяг чинь та нарынхаас их ондоо. Миний цаг тоол бас их ондоо. Та нарын хувьд одоо шин нэг сар бол магадгүй маш урт хугацаа баг. Над шиг хөдөө хэсэж нэг айлаас нөгөө айлд, нэг сумаас нөгөө суманд өдөр болгон нэг газар сэрдэг, өдөр болгон шинэ хүмүүстэй уулздаг хүний хувьд нэг сар нэг өдөр шиг өнгөрчдөг байхгүй. 2-3 сар хөдөөгөр яваад хотод ирэхэд хотын таандар намайг ямар удаан явсан бэ гэдэг. Би чинь өчтөрхөн хотоос гараад буцаад ирж байгаа маягтай орж ирдэг. Тийм учраас энд бидний нэг амьдралын орчин ондоо учраас хэв маяг хэмнэл ондоо учраас чиний асуулт чинь надад актер зохиж өгөхгүй байна. Би ч бас хариулж барахгүй шүү. Аавдад гэж баригдсанаас хойш 10 гаруй жил нэг тусал арх амсаагүй тий. Арх гэдэг бол өөрөө юу шүү дээ. Маш их цаг үрдэг. Эрүүл мэнд, орчин тойрон харилцаа, хань ижил, өрөө хүүхэд, хайр дулал ер нь бүх юмыг сүйтгэдэг зүйл чинь арх. Хамгийн одоо актер юм бол цаг алдаг. Хүний хийж бүтээх тэр их цагийг аваа явчихдаг. Магадгүй тэнд аавда таарч аавын тэр актер харцыг
өөр дөрөө тусгаж авсан учраас магадгүй. Тэрнээс хойш би их амжилттай явж магадгүй. Мэдхгүй хайхрамжгүй бусдыгаа үл хүндэлдэг гэсэн ч юм уу. Хүний нийгэмд хүмүүсийн дунд амьдарч байгаа гэдгээ анзаарч хардггүй ч юм уу те. Зөвхөн өөрийгөө энэ ертөнцийн дээр дангаараа байдаг мэт ойлгодог хүмүүс бол хөндлөнгийн бидний нүдээр алдаа гараад байгаа. Тэгэхээр хүний нийгэм болсон хартаа цагаантаа өнгөтэй өнгөгүй бүх юм байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь аливаа юмыг өөртөө нааж холбогдуулж харах шаардлага байдаг ч юм уу ч юм уу те. Ер нь бол энэ соёлт нийгэмд бол хүн бүр энэ нийгмийн болж байгаа бүх үйл явц сэтгэл санааг нь зовоодог. Тэгэхээр тэр болгонлоо санаа зовоод тэр болгонлоо гүгээд авах юм бол энэ хүн өөрөө хүрхгүй. Тийм учраас өөрийгөө их зөв тодорхойлох хэрэгтэй юм шиг байна. Яг тэр тодорхойлолтод нийцсэн тэр замаараа тэр замд гарсан асуудлуудыг шийдээд даваад туулаад явах хэрэгтэй байх л та. Ялангуяа сошиал медиа хөгжсөн дараагаар бол хүн бүрийн үг хэрэгтэй газараа хүрдэг болсон байна шүү дээ. Тэгэхээр хүн бүрийн санаа бодол аливаа юм дээр өөрийн гэсэн байшуутай байх өөрөө чухал. Энэ өндөр хөгжсөн улс орнуудыг хар өдөр болон жагсахгүй шүү дээ. Нэг жагсахтаа бол талбайг хэдэн зуун мянгаар нь дүүргэж чадчихна. Тэр бол ухамсар байхгүй. Энэ бол соёл өөрөө. Тэгээ үр дүнд нь хүрчдэг тий. Альва тийм хурц асуудлууд дээр өөрийн гэсэн хатуу байр суртаа тэрийг олон түмэнд хэлж чаддаг байх өөрөө бас их том сорилт байхгүй. Бүрэнхийдээ амьдарч байгаа хүн бол насан туршдаа тэр бүрэнхийгээрээ байна. Бүрэнхийгээрээ амьдраа дуусна, бүрэнхийгээр амжилтгүй дуусна тий. Ер нь альва юмд өөрийн гэсэн хатуу байр суртаа тэрнийг хинээс айж ичихгүй хэлж чаддаг байх нь өөрөө зөв. Үгүй шүү дээ. Алдаа өөрөө сургамж байхгүй. Ямар ч ихтэй сургууль төгссөн, ямар ч ерөнхий боловсролын сургуулийг онц төгссөн хүүхэд тэр алдаануудаас олж байгаа сургамжаас авч байгаа тэр сургамж бол тэрнээс илүү шүү дээ. Амьдрал өөрөө бүхэлдээ сургууль гэж ойлгох хэрэгтэй. Хүн насан туршдаа суралцдаг гэж бодох хэрэгтэй. Тэрний хамгийн том одоо практик хичээл бол алдаа шүү дээ. Алдаан дээрээс юм ойлгоно, алдаан дээрээс дахиад автахгүй мэдэрнэ тий. Хүүхэд плитгэнд гар хүрж болдгоо гэдгийг аав ээж мянга хэлээд ойлгохгүй өөрөө гараараа хурж гараа төлсөний дараа дахиж тэрэнд хүрэхгүй шүү дээ. Тэрний нэг адил. Алдаа бол байх ёстой. Алдаа байхгүй бол хүн байхгүй. Хизээ төгс тийм өндөршил цагаан бүх юм байл дээ. Тэгвэл бүр өөртөө бол авчих шүү дээ. Систем ахны яг нэг өнцгөөс нь ер нь бодож үзэх юм байна. Одоо би яг тэр ингэж санахгүй зөв ер нь бол сохор аз гэж бас байдаг. Хиймэр гэж байдаг. Магадгүй буруутай үйлдэлийгээд магадгүй алдаа гаргасан тэр нь аз тохиож одоо олз завшаан боломж бий болгосон бол гайхуулах ёстой алдаа байх л та. Миний жишээн дээр тийм бас санаад орохгүй байна. Хан үнээл яриад байгаа шүү дээ. Алтгаас битгий айл гэж хэлмээр байна. Алтгаас битгий эрэмгийвэ өдөр болгон болж игэл өөрийгөө сорж амьдэр. Автобусаар 2 буудал явдаг өдөр болго явдаг байсан бол нэг удаа алхаад үз. Өвлийн хүүтөө өдөр алхаад үз, бороотоод алхаад үз. Энэ альва сорилт болгон чамайг бий болгож явдаг байхгүй. Зоригтой шийдэл гаргахаас битгий алдаа гаргахаас битгий болгоомжлоо. Алдаж амьдрал гэж. Харин дахиж нэг алдааг битгий давтаар.